Тэгээ сонгоо харихын дүүргийн үед те гэмт хэрэг гаралт зөрчил ер нь хэр байдаг вэ? За ер нь манай сонгоо харихын дүүргийн нутаг дэвсгэр бол хүн ам одоо бусад дүүргээс бол хүн ам ихтэй дүүрэг шүү дээ. Сонгоо харихын дүүрэг чинь. Энэ юунаас ингээл эхлүүлэл Баян шүү тийм ээ. Баян шөнөөс эхлүүлээд одоо ингээд хөтлөл доошоо энэ нэгдүгээр хорооллогоосаа тий. Тэгээд ингээд 21 дахилт ингээд 22 дугаар 22-ын товчоо ингээд цаашаа батцсан. Тийм ээ. Тэгээд 35 гэдэг одоо ингээд гадаа нутгийн хэмжээ их том байхгүй. Гадаа нутгийн хэмжээ их том болохоор манай альфа хаагчлалд болохоор хөвтөмчтэй ажиллах хичээдэг. Тэгээд гэмт хэргийн зөрчлийн болохоор гэр бүлийн хүч хэрэглэл харьцуулахад ер нь тийм. Бусад дүүрэгтэй харьцуулахад бол гэр бүлийн хүч хэрэглэлийн дуудлага тийм ээ. Жоох их байдаг. Гэр бүлийн хүч хэрэглэлийн дуудлага одоо ар гэрийн гэр бүлийн хүч хэрэглэлийн дуудлага. Тэрнээс гадна бусад дүүрэгтэй харьцуулахад бол манай нэг хүн ам ихтэй болохоор гэмт хэргийн зөрчил гарахад их нөлөөлдөг. Тэгээд тэднийг бас бид нэг бууруулахын тулд бас зүтгэж ажиллаж байгаа шүү дээ. За. Гэр бүлийн хүчирхийлэл ер нь гарах үндсэн ер нь гол шалтгаан нь яг юу байгаад вэ? Энэ манай гэр бүлийн хүчирхийлэл одоо энэ манай энэ дүүрэг энэ юу их вэ? Одоо энэ нийгэмд одоо шүү дээ. Архитект их байна. Хүмүүс их харих ууж байна те. Энэ баггүй том жижиггүй зэрэм мэгүүлдэг бас байх. Архинаас л хамгийн гол үйлдэлтэй байна л да. Яг нөхцөлийн хувьд бол архи хөөсөн үедээ их гэр бүлийн хүчирхийлэл болж байна. За яг үндсэн шалтгаан нь яг юу байгаад вэ? Одоо тэгэл ерөөсөө энэ ажилгүйтэл гэж шүү дээ. Хүмүүс ажил хийхгүй. Ерөөсөө одоо бэлэнчлэг сэтгэлгээ ямар ихтэй болцсон одоогийн залуучуудтай. Тэгээд ерөөсөө архи угаал гэр бүлийн маргаан өсөх. Тийм л юм болж байна. Тэгээс архитектурлаас болоод ер нь гэр бүлийн хүчирхийлэл давмгаал байгаад шүү дээ. Миний бодлоор бол дараад нь одоо орон байрны хулгай болсон шүү дээ. Орон байрны хулгай. Хүмүүс одоо ажилгүйд бол орон байрны хулгай их. За эргээд юун дээр алдаад байна? Энэ нь бол эргээд алдаж байгаа юмуд архин дээрээс л алдаад шүү дээ. Архиар л уудгаа болчихлоо тийм үстэй. Архинаас болж хамаг үйлдэл гаргаж байгаа шүү дээ. Архид бүх юмыг ингээд ерөөсөө архид бүх юмыг ингээд ерөөсөө үйлдэл болгож шүү дээ. Архи бол бүгдийг ингээд яаж вэ? Турсан үед ер нь бас тухайн хүний сэтгцэд нөлөөлөх байх тий. Тэ архин сектор болох онооны зүйл хэрэгсэн үедээ зарим хүмүүс машин барьж байна. Тийм ээ. Тэгээ гэр бүлтэй асуудал үүсгэж байна. Өөр хүүхэд одоо энэ хүүхэд гэдэг зүйл чинь хүүхдүүд их нөлөөлж штэ. Багаас нь. Энэ эцэг эхчүүд ноёх хуугаад байвал тэгээд ерөөсө хүүхэд нь ерөөсө дагаад тийм болчиход штэ. Ерөөсө. Насан туршийн хүүхдүүд арх уух тохиолдол байна. Эцэг эхийн нөгөө биеэр үзүүлж байгаа үлгэрлэл бас чухал байна тийм. Тэгээд биеэр үзүүлж байгаа эцэг эхийн үйлдэл чухал зүгээр. Биеэр үзүүлж байгаа. Тийм юм л чухал байна да. Эхнэр нь арх ууж байна. Нөхөр нь арх ууж байна. Тэ? Тэгээ аавтайгаа ээжтэйг арх ууж штэ. Уу юу гэсэн юм бэ бас тэ? Тэгж арх уугаад хүүхэд нь нөгөө нэг жоохон хүүхдүүд ингээд байна. Зарим нь 4 5 дугаар ангиас эхлүүлээд өнөөс доошоо. Хүүхдүүд байна. Тэр хүүхдүүд нь гараа байж байгаа хөөхгүй. Тэгээд тэр хүүхдүүд нь хоол унд байхгүй. Тийм үед байна. Тийм хүмүүс бол хүүхдүүдийн 108 төлөөлөж өгөөл бид тэгдэг байхгүй. Хүүхдүүдийн 108 төлөөлөж өгөөд арга гэрэлт нь арга хэмжээ аваад өрөөжлөх саатарганд хөргөж өгөөд ер нь тэгж арга хэмжээ авдаг байхгүй. Ер нь би гомцны хүүхдүүд л санаа зовж байна дөө. Хүүхдүүд л гэсэн. Ер нь хүүхдүүд л хөргөж хүүхдтэй бас арх ууцсан. Тэгээ хүүхдийн нөгөө хойдондоо чинь нөгөө хүүхдүүд чинь юу яаж болдгоо? Салгаж болдгоо. Тэгээд нөхөр нь зодцсон. Тэгээд бас хэцүү юм байна шүү дээ. Тэгэл нөхрийн нэрвжүүлэх саатах байна. Тэгээд ээж нь нөгөө 108 төлөөлөж өгөөд заримдаа өдөр нөгөө нэг манай нөгөө цагдаагийн байгууллагын юу чоглогчийг хамгаалах төв гэж байдаг хөөхгүй. Тэр газар авчиж өгнө. Та иргэдэд ер нь хандаж юу гэж хэлмээр вэ? Сэрэмжлүүлэх юм уу те? За энэ нь бол өөрсдөө ухамсартай байж те. Гэр бүл өөр хүүхдтэй бас өдөрт өөрөлдөх ухамсартай байж. Хэдийгээр ухамсартай байна гэнэ одоо энэ нийгэм чинь тайван байж тийм. Тэгээд архитектур сектор болох андаанаас татгалзээ. Өглөө багсгая.
Тэгээд амар тайван амьддаг татчихъя. нэгнийх нь хөлчүүгийг дэндуудаач задарч яваа нэгийг нь зөв замд нь хөтөлсөө би эгэл цагдаа би монгол цагдаа хоногтой хоёр игшгэлдэг сүлдэн дуудаа явж хорвоогийн наран доороос сүдрүүргээцэж яваа түргэний тэргнээс босдон гар өргөн царайчиж төрийн сүдтэй малгайда унааны тэнгэрэн датж таныхаа